Сайн мэцгийн өрхөм өдөд үзэгчид 25 дугаар сууг телевиз дуйлын дэрэг цувралаас нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн дугаараараа цагдаагийн дэд уранда онц сэргийлэгч, улсын цагдын сэргийлэх ерөнхий газрын ахлах төлөөлөгч, Сэлэг аймгийн цагдын сэргийлэх ангийн дарга Эргэнэ агаарын тээврийн цагдын сэргийлэх ангийн даргаараа ажиллаж байсан цагдын сэргийлэхийн хүндхэн албанд ууггүй үн шударгаар 40 гаруй жил алба хаасан цагдаагийн дэд уранда Говьтай аймгийн Харьяат Норвын Баасан дуржин ууггүй хөөцөлдөөний үр дүнд илрүүлсэн хүү амны онц ноцтой хүнд нэгэн гэмтэргийн тухай та бүхэнд өгүүлэх гэж байна. Цагдаагийн дэд уранда Баасан дурж Сэлэг аймгийн цагдын сэргийлэх ангийн даргаараа ажиллаж байгаад 1977 оны сүүлчээр хуучнаар зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны академийн дээд курст явж суралцаад 1978 оны ихэр ирж ажилдаа ороод удаагүй байсан үе. Мэргэжил дэвшлүүлж альва бүрхэг хэргийн намтар түүхийг төвггүй бүтээж гол зангила учир зүг нарийн олж өөрийн эзэмсэн мэргэжил албандаа ууггүй зүтгэлтэй цагдаагийн ахмад хүү амны онц ностоо санаатай үйлдэгдсэн нэгэн хар хэргийн араас өдөр шөнөгүй хөөцөлдсөний үр дүнд учиг гаргаж илрүүлсэн гэдэг. Малчтын баярын дараахан Сэлэг аймгийн Баян хараатын сангийн аж ахуйн дарга Нагнаас өрнгийн хүн манад элсэл дээр нүүж ирсэн малчин Зэлээ булган нарын амнасыг тэдний туслах малчин Зэлэгийн дүүгийн ганц охин болох Бурмаагийн нөхөр Хар Замбаа гэгч хүн бүрлэгж гэр орныг нь шатаагаад ор сурггүй алга боллоо гэсэн сэтгэл сэртхийлгсэн олныг төгшөөсөн төгшөөрт мэтээг аймгийн цагдаагийн газарт дуулгасан байна. Амуулсан тайван байсан нутгийн ард иргэд болон малчтыг энэ төгшөөрт мэдээ айц давтуулжээ. Цагдаагийн ажилтан Баасан дурж тэр дээр шуурхаалan төгшөөр өгч ажлын хэсгийг бэлэн байдалд оруулж өөрөг даалгавар өгөөд хэргийг шалгах бүрэлдэхүүнийг авч прокурорын хамтаар хэрэг гарсан газар руу яарвчлан очисон байна. Ингээд хэргийн газар ажлын хэсэг очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад том жижиг хоёр гэр шатаад дуусчихсан 100хан дээр нь тогоо буузны жигнүүд хөөв дортог болон үлдсэн байжээ. Гэрийн шатсан бөөрөн дээр гэрээ эзэн эхнэр бололтой хоёр цогцос танихдахгүй болтлоо шатаж нүүрс болсон байлаа. Цагдын сэргийлэх ажлын хэсгийг хэргийн газар наривчлан үзлэг хийхин зэрэгцээ уг хэрэгтэй холбоотой байж болох уг хэргийн гэрч болох айс ахалтай хүмүүстэй уулзаж хэргийг тодруулж цаг алдалгүй үйл явцыг наривчлан судалж эхэлсэн байна. Нутгийн иргэдтэй уулзаж тодруулга асуулга хийх явцад тухайн шатсан гэрт хоёр хүн шатсан эхнэр нөхөр харин дүү охин нь байгаагүй гэдэг нэгэн тодорхой сэжүр гарч иржээ. Үүнийг магадлан нэгтлэхийн тулд энэ мэдээллийг анхлан өгсөн Баян хараатын сангийн аж ахуйн дарга Нагнаас өрнөтэй биечлэн уулзгаад хөргөн болох Замбаа эхнэрийнхээ ээжийн том ахынхан амь насыг бүрлэгж гэртээ юутанд бүгдийг нь хууш шатаасан. Аас Бурмаа! Бурмаа чи намайг чи хүн алсан гэж хүндэт хийбод Бурмаа гэж болохгүй Бурмаа. Алуурчин болох этгээд Замбаа эхнэр Бурмаагчийн араас хашгичаад орилоод байсан. Бурмаа шийтсэн алуурчны гараас амь мултран зугтааж айлд очиж бүгж нуугдсан байсан гэсэн шинэ мэдээллийг цагдаагийн мөрдөгчд өгсөн байна. Энэ чухал мэдээлэл хэргийн үйл явцыг нэг чигт чиглүүлж өглөө. Ингээд сангийн аж ахуйн дарга Нагнаас өрнгийн хэлснийг баттган цагдаагийн ахмад хэрэг хардаг шүн нөхрөөсөө зугтаасан гэрээ шатаалгасан гэх Бурмаа гэгч эмэгтэйтэй уулзаж тодруулга авч эхэлсэн байна. Би ахын тавчаа байжсэн. Тэгсэн чинь орой морьтой давхиж үрж ирээ бөө хэрүүл болоод ахыг аваа явсан. Тэг би сандраад ихч араас нь гараа явсан чинь. Мо хөсрий гуйлагчин гот. Муу архичин чи амьдрал авч авч чадахгүй ээжээ чи. Чамаагүй охин дүүтэйгээ суулгахгүй манай гэрээс заалчи. Тэгээд голны тийш очил буун дуу гараад би юу болсныг сайн ойлгоогүй. Ахмадын анхаарал татах нэгэн зүйл бол тухайн хэргийг үйлдэгч балмад этгээд болох Замбаа гэгч хэргийн газраас мөр бууруулан зүгтахдаа талигаачин буу сумыг авч явсан гэсэн үг яриа цаанаа төгшөр айдас дагуулж эхэлжээ. Учир нь ах эгчигээ гэртээ шатаасан алуурч болох Замбаа яг хаашаа чиглэснийг дараачин хохирогч хэн болох болоо гэсэн эмзэглэл цагдаагийн ажилтан Баасан дуржийн сэтгэлийг өөрийн гэрхгүй эмзэглүүлж хатгаж эхэлсэн байна.
Замбаг явсан зүг чиг байга байрлалыг нэн яралтаа тогтоох шаардлага гарч ирснээр бүрэн зэвсгэлсэн этгээдийг нэн яралтаа цаг мөчтөө уралдан байж илрүүлж барих ёстой гэсэн хатуу чиг гарган мөр огтолж эхэлсэн байна. Ингээд хэрэгтэн болох этгээдийн хаашаа явсан чиглэсэн болохыг тодорхойлох зэрэгцээ. Хэргийн газрын үйлчилгээг яаралтаа хийж дуусгах, цогцсуудыг төвд яаралтаа хүргэх үүргийг эрүүгийн ахлах төлөөлөгч хошууч самбууд үүрэг болгож өгөөд Цагдаагийн Ахмад ажлын хэсгийн хамтаар чиг гарган товлсон газар руугаа явхад замын хажуугаар давхсан морины мөр олсон байна. Ингээд энэ мөр хохирогчийн гэрээ ойролцоо байсан морины мөртөө ижил болохыг тогтоожээ. Учир нь морины зүүн урд талын хөл нь газар зурсан болох нь гярхаа мөрдөгчийн хараанд өртсөн байж. Тэр мөрөн сумын наадам 2 жил дараалан төрөөлж байсан. Сүүлийн жилүүдэд хулган яр гэгч өвчнөр өвдсөн морины хөл тийм эмгэг онцлогийг бий болгосныг ч мөрдөгч Цагдаагийн ажилтан Ахмад нутгийн хүмүүсээс тодруулж мэдэж авсан байна. Уг сэжиг бүхий тодорхойлсон мөрийг дагаж явтал хадтаа уул руу чанх уусгал голтаагаад гэнэт Цагдаагийн ажилтны нүдний үзүүрт модон дунд нэг хүний бараа цохолцоод доошоо уруудан голдаагаж алгуулжээ. Тэгэж эхнэр бурмаг хийснээр Цагдаагийн ажилтнууд бүрэн зэвсгэлсэн алуурчны хараас явж байгаа тул болгоомжлох нь чухал байлаа. Нөхцөл байдал ээдрэтэ осолтой болсон ч цаг алдаж болохгүй тул Ахмад төлөөлөгч хоёр талаас нь айжим өгсөж барьж авъя гэж тохижээ. Гэтэл уг итгэд нүцгэн шалтан хар гүүхэгээр гол хөндлөн тулаад ажлын хэсгийн чанга урдуурлаа. Ахмад ч цаг алдалгүй араас нь ухс хийсэн байна. Энэ зоримог шийдвэр амь насанд аюултаж гэмт хэрэгтнийг ор сургуу алгуулахаас өмнө барьж авахын тулд аливаа нэгэн эрсдлийг үл хайхран Цагдаагийн ажилтан эрс шийдэмгийн шийдвэр гаргасан нь энэ байлаа. Тэгээд ч нөгөө нүцгэн этгээдийг голоос холдуулалгүй газар дарж барьж автал намайг хар замбаа дээрэмдэд нүцгэлж эхлээ. Муу хог тарал би буудандаа гэж орилж тээжилж гарчээ. Нөхцөлд ийм болсон ч тухайн хэрэгтэн замбаа хааш чиглэсэн болохыг асууж лавлахад нүцгэн гэр миний бор морийг унаад гол уруудаад арилаад өгсөн. Монхоогийн дорж гарах байх энэ зүгт өөр айл байхгүй шүү дээ гэж нулимс туслуулан харамстай гэгч нь санаа алджээ. Ингээд үл мэдэгдэх алуурч гэмтрэх мөртөө болоод цаашаа мөр буруулан алслан одсон байж болно. Голын жавар даарч чичирсэн нөхрийн үгэнд Цагдаагийн ажилтан итгэсэн ч эргэлзэх сэтгэл төрж эргэн тойрны газрыг наривчлан шалгаж нягтлсан байна. Цагдаагийн ажилтан баасан дурж Ахмадтайгаа зөвшөлдсөд гэмтрэгтэн хүүтний голын ихийг чиглэсэн болохыг тогтоожээ. Ингээд замбат хуу дээрэмдүүлж нүцгэлсэн эрийг авч хошуус самбуутай уулзан уг гэмт итгээд хүүтний голд айлуудаар хоноглож дахин гэмтрэг үйлдэж болцсохгүй гэж үзээд нутгийн ардуудаас хэд хэдэн морьтой хүнийг дайчлан Цагдаагийн ажлын хэсэгтээ хамтруулан тэр орчмын бүх айлуудын ойр орчмыг савнаж шалгаж эхэлжээ. Хөтөлгөө мөртөө итгээд нэг ч айлаар ороогүй гутахад мөрөө бууруулан холдохыг хичээж байгаа нь илт байлаа. Тэгэж хав ойрын айлуудын хүмүүс гаднаас хүн амьтан ирээгүйгээд тайван амгалан байсан байна. Сураг чимээ гараагүй учраас маргааш нь өглөө хүүтний голын хүндээгээр мөр огтлвол урагшаа шуудхан явсан мөр болсон байна. Уг мөрийг мөрцөөр нэгэн бригадын төв урж тентхийн айлуудаас урахад хүрэн ногоон дамбаалтай нэг малгайтай хөдөлгөөн мөртөө хүн өчигдрөөрөө дархны чигт шууд явж өнгөрсөн гэж хэлжээ. Ингээд хошуус самбууг дархан хотын аюулаас хамгаалах хэлтсийн Цагдаа зэрэгэл хангитай холбоо ярьж хотоор эрен сурвалжлах ажил зохиолохоор явуулаад Цагдаагийн ажилтан Ахмад баасанд орж өөрийн хүмүүсийн хэлсэн чиг баримжааг барин уг мөрийг үргэлжлүүлэн мөшгөж эхэлсэн байна. Мөн дархан эрхэд салхитын төмөр зан буудал зогсоолуудыг хяналтанд авч хотын захын айлуудаар эрен сурвалжлаад ямар ч сураг ажиг гаргаж чадсангүй. Ямар нэгэн сэжиг ажиг байх ёстой гэдэг нэг үүднээс ажлын хэсэгт цаашлан эрен сурвалжлах ажлаа үргэлжлүүлсээр төмөр замын гарман дээр ажиллаж байсан замчтаас үг тодруулахад 100 гараагийн чиглэл төмөр замын далан дагсан жижиг гүүрэн догоо мөртөө гарсан гэдгийг явц цав өмссөн хувцас унлагын морь зүсийг нь тодорхой хэлжээ.
Ингээд мал үргээд рүү явж сурлаж тандалт хийтэл хамгийн захын айлын үеэн дээр хүлэрч ус улсан бараамар уяатай байлаа. Цагдаагаа жиртнүүд сэрэмж алдалгүй шууд гэрт явж уртал гэмт хэрэгтэн байсангүй. Харин нэг залуу орондоо хэвтэж байжээ. За сая танаагаар ороод гарсан ааж юу? Гадаа чимээ гарлаа. Морь хараатгийгээд гараад явсан. Өмнө ер нь хараагүй юм байсан. Хол зам туулж хэдэн мал хайж яваа гэж надад хэлсэн. Өөр юм хэлээгүй. Гэхдээ зэрүүс харуул эвгүй царайтай нөхөр байна үлээ гэж. Яг энэ торгон агшинд Ахмад гэмт итгэдэмөр яагаад энэ айлаас холог уяатай байдаг вүлээ. Манер яагаад явган буу зэвсэггүй энэ айлд орж ирсэн бэлээгээд олон таавар араараас хөөрж эхэлжээ. Учир юугээс гэмт итгэдэмөр итсэн эсвгөөс хавьуурын айлаас морь унлах хүнс дээрэмдэх гээд зэхэж байснаас гарцаагүй гэсэн нотлогоо версэд дэвшүүлээд эрлийн үзүрийг голын шууруу чиглүүлж самналт хийсэн байна. Мөн ирэлд оролцож байгаа хүмүүстэй эндээс холгүй гэмт итгээд халуун зэвсэгтэй байж болох тул болгоомжтой байхыг сануулгах тэр агшинд хавьуурыг зочион буун дуу гарчээ. Гэтэл хоёр дахь буун дууны дараа өөмүү чаавас мөн үнхэлцэг гэж бохомд нь харах тэртээ цаан модны ард сонсогдсон байна. Манай тэтгэн буу баарч замаг гацжээ. Энэ хэсэг хугацааг ашиглах ёстой гэж үзээд Ахмад ухсын дайрсан байна. Энэ хэргийг үйлдвэрч Замба Увс аймгийн харьяат бөгөөд баг салууд Улаанбаатар хотод шилжин ирж гутлын артельд манаачаар ажиллаж байхдаа хулгайн хэрэгээр ял шийтгүүлж байсан. Шоронгоос гараад геологийн хайгуулын экспедицүүдэд галч тогоочоор жилвэр явдаг байжээ. 1970-ад онд Аранга аймгийн тариатад хайгуулгантай ажиллаж байхдаа дээр хайлын дүү охинтой танилцаж удалгүй тэр хайлын хүргэн болж хайгуулан ажиллаа орхисон гэдэг. 2 жилийн дараа Баян хараатын сангийн аж ахуйд Хадам ахын хамтаар малчнаар шилжин ирж амьдэрсэн. Хадам ах нь сангийн аж ахуйд малчин болж Замба эхнэрийн хамтаар тэдний туслах малчнаар ажиллаж эхэлсэн байна. Гэтэл Хадам ах эгч хоёр нь хөргөн дүүгээ гадуурхаж хавчиж хягтаг уснаар барахгүй хөөж тууж дүү өхнөө дэрэгдээ авчээ. Мөн Замбагийн ганц урдан хэрэг хэд утгаараа сольж бөхс мөнгийг нь өөхгүй луунжиж охин дүүгээрээ боосонд ус санаж айл гэрийн өрхийг нь татаж гал уламтыг нь самрах хорон санаа дэвэрсэн гэдэг. Тэгэж таарч тохиргоогээд хологдсон хүргэн Замбаан салж нүүн умбар боргэрэ малын эмчилгээ тэжээлийн цэг дээр барьж мал нядлах боловсруулах гээд аар сайхан ажил зүтгэж тус тусдаа амьдрах болжээ. Гэвч манер авгаа дээр өдөр болгоо ирнэ. Тэр тоолонд нь Хадам ах нь элдвийн хорон үгээр доромжилж хөөж туудаг байж. Өөрийн ганц үгээ өөр дээрээ би авъя гэхэр чиний хүүхэд бишээ гэж даапаална. Хурдан үрээг авъя гэж мөнгийг нь төлөөд. Чам шиг амьсгай гуйлагчинд ямар мөнгө байдаг юм гээд нүүр нүдгөө зохиж авсан удаач гарчээ. Даанч Замба эхнэр хүүхдээ бараадан Хадам ахынхаа хаяанаас холдож чадахгүй явжээ. Гунж гутраад арх амсах тоолондоо эхнэр хүүхдээ авч чадахгүй гэхэд хурдан морныхаа үн хөлс мөнгөө чамаас авна өгөхгүй Хадам ахыг алнаа гэж зандаг байж. Ингээд тэр гай дуудсан өдөр Замба хог шил арх уугаад одоо тооцоо бодох цаг болсон өшөөгөө авъя гэж эрс эргэлтгүй шийджээ. За миний муу хөргөн ахта нөгөө морь өгнө гэснээр өгчих ах нь удаахгүй тэр мөнгө түүргийг нь өгнө. Гэхдээ би ямар ч юмас ингэж юм гууж байсан биш дээ тийм ээ. Хэдхэн сарын дараа бөхс мөнгийг нь ах нь чиний гарт атгуулчихна гэж Хадам ахыгаа хэлэхэд Замба хэсэг бодол хийснэ. Таавлахад мөнгө түүрийг нь удаахгүй байгаа гэж. За хороглоо доолсон хүний зам битгий гаргаа ахын зааг бол явгүй шүү. Барьцаа болгоод энэ хит утгаа чамд өгье. Эд мэддэг хүний дэргэд гаргаж байгаараа эд мэддгүй малын хажууд бүү гаргаа гэж
Басамжилсан уу, бардамсан уу бүү мэд инээд тохуу болгоод хит удаа өгсөн байж. Энэ цаг мөчөөс эхлээд үлдэгдэл мөнгө өгөхгүй луунжиж, өвнөөсөө үүдээд дүү охиноо чамтаа суулгахгүй. Мөнгө үнэрлэж, юм үзээгүй гуйлгачин гэх зэргээр доорд үзэж, харааж өрөөж, хатгаж, түлхэж эхэлсэн байна. Хадам аха зансан замбаа мөнгө хэд удаа өвөртлөөд танд хүнийхээ морийг гууж унаад хадманд очижээ. Хадам ахыгч хоёр нь хүргэний нөгөө сурсан ёозгүй зангаараа хүлээн авч хүргэнч гуудгаараа гууж тэгээд төд удлаагүй мөнгө тоногтой хит утгыг нь ширээн дээр нь буцааж ав гэж чулууджээ. Ингэж тэр өдрийн од нь харвсан ч гэмээр золгүй аимшигт хэрэг болсон байна. Хонзон би санаагүй. Эхнэртэй минь намайг байлахгүйгээд гэрээс өөхөр нь уур бариад. Миний хурдан үрээндээ биш. Тэр мороор зүгээр халгаж өгөөш хийсэн байна шүү гэж онц ноцтой хэрэг үлдэгч замбаа байцаалтан дээр өчжээ. Ахын ямиг бүрлгээд тэгээд гэрээс гарч гүйсний дараа намайг энэ хэргийг хийсэн гэж хүн амьтанд ихч хэлэх байх гэж бодоод модны захаас эргээд ихчийг гэрээс гарч ирэхэд нь онилж буудсан. Харин өөрөө ихнэр бурмаа гарч ирэхэд буудаж өргөлээгүй. Гэхдээ намайг энэ бүгдийг хийсэн хүнд хэлэх юм бол би чамаг гэж би сүрдүүлсэн. Тэгэж охиргчийг шатаасан учир гэвэл хэргийн мөрийг дарах гээд хойд гэрээс нь канистртай бензин затсан аавас шатаасан гэж хэлсэн байна. Би ялаагүй шүү дээ. Би ялаагүй. Дээрх балмын тэргийг үлдсэн замбаа авдрыг нь удалж хөргөн ахыхаа дээлийг өмсөд өөрийн цустай хувцас тайлж хаяад элэг бүрт нь орж канистртай бензинийг хоёр гэрийн хооронд цацаад гал тавьжээ. Дөрвөлзэн асах галын дүүлийг хараад атаа хорслон барагдсан гэдэг. Энэ хүний энергингүй хэрцгий хүнд гэмт хэрэгтэнд хууль ямар шийтгэл өгсөн нь мэдээж ойлгомжтой. 25 дахь суглалц дүүлэн дэрэг зурлаас нэвтрүүлэг үргэлжилж байна. Хэрэг хизээч хуучирдаг байна. Хамаг юмас өөдөөд бүр байхгүй шүү. Маш Хүчээч ямар сони. Хаана уусан бэ? за чи дот. Болооч дээ. Ийшээгаа суу аль. Мэдлээ.
Хотон өрөөний бүхс мөнгө хаваа. Ахын чамд өгнө гэж хэлсэн штэ чинь. Өгнө штэ. Хөсвий гуйлагчингууд. Гуйлагчингууд. Муу архичин чи амьдрал авч авч чадахгүй ээжээ чи. Архин даживж өгсөн мөр чи чамаагүй охин дүүтэйгээ суулгахгүй манай гэрээс заалчи. Та нар бүр ийм дээрээ туссан уу Асна! Яны хотон өрөөг авсан гэж чи салтаар хаач юм уу? Шимөө яах чи яах айшгүй би хитяч юм Сэлмэ